Монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг ихэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэг нар хамтран өргөн найруулагч Жанбат ажиллаж байна. Өнөөдрийн манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Арж Анжуулангийн анхны ундрагаас олсон Рашан Хандаатай Жанжуулан хамтран ажиллаж байна. За мөн Live Tea эрүүл залуу амьдрцгаа яваарай. Live Tea брендинг Жасмин цай хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд Аргунаа сайхан амарлаа, сайхан амарсан уу? Сайхан амарсан. За өнөөдөр яг одоогоор 7 цаг 13 минут Улаанбаатар хотод болсон байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 22-ны өдөр. За он гараад өнөөдөр 142 дахь өдөр бол он дуусахад 223 өдөр үлдсэн байна. За хөрвүүлээд Улаанбаатар хотын цаг агарын урьдчилсан 5 хоногийн мэдээлэлтэй хэдүүлээ танилцдаг. 7 цаг 10 минутын байдлаар Улаанбаатар хотод 9 градусын дулаан гэсэн бол өдөртөө 20 шөнөдөө 7 градусын дулаан байна. Маргааш баасан гараг өдөртөө 23 шөнөдөө 9 градусын дулаан бол нэм гарагт өдөртөө 24 шөнөдөө бүр 12 градусын дулаан болж байгаа юм байна. За нэм гарагт өдөртөө 26 шөнөдөө 13 градусын дулаан бол эрэгт даваа гарагт өдөртөө 27 градусын дулаан байна. За нийлэн дулаан болох юм байна. 27 гэдэг чинь бараг халуун бас тохгүй талтай болох юм байна. За тэгээд 100 цаг угаасаа ирж байна да манайхан. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр 5 сарын 22-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухайгаар дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхэлнэ. За өнөөдөр дэлхийн готуудын өдөр гэж явдаг юм байна. Гот сонсч ирсэн үү? Өө чи кино биш юм уу? Гот гэж кино биш. За гот гэж за висоготууд гэж за нэг ийм юунууд нэг хэсэг юунуудыг нэрлэдэг байсан баг. Үндэснийг герман гарлын юм авг аймагуудыг бас нэрлэжсэн сан чинь. Ер нь л орчин цагт гот гэдэг нь өөр утгатай. Орчин цагт гот гэдэг чинь одоо амьдралын хэв маяг гэх үү хүний яс нэг юм одоо юу юм да философи бүр болчиход байгаа юм зүйл. За би цэгээс асуулт боломжлосоор асуу. Цэгийн хэр год гэж өөрийгөө боддог вэ? Би одоо год гэдэг үгний учрыг нь сайн ойлгохгүй болохоор юу яахгүй л тайлбарлаж хэлж мэдэхгүй л. Амьдралын философи өөр юу гэлээ сайн мэдэхгүй байна. За эхлээд одоо манай найруулагч одоо нэг хэдэн юу өгнө. Зураг өгнө. Тэгээд год гэж одоо нэг иймэрхүү хүмүүс байдаг даа гэж санах бах те. Би цэгийн зургийг авцсан год гэж мэдгүй байгаа бол мөөгийн цэгийн бид хорын зургуудыг год болгоод өгөөч ямар ч харагдах болоо гэд чат GPT-гээс гуйгаад өгсөн. Ямар нийт болгосон юм бэ? За ийм хүмүүсүүдийг санаж байгаа бах те. Ер нь бол санаж. Энэ гэхдээ нөгөө нэг юм стратегийнээс философи за тэгээд сүүл рүүгээ бүр нөгөө шашин машинтай холбоотой болдог үгүй юу? Яг тэр тухай өнөөдөр ярина. За ер нь нэлээ тэр тухай бол ярина. За энэ намайг болгоцсон мөн одоо цэгийг. Ямар юм чи гот гэсэн бол. Баг хинд гомдоод байгаа юм бэ гэхэрэлж. Амрын тий. Гэтэ ийм стил имиж нэг хэсэг айгүйх юу яасан штэ. Тарсан штэ. Манай хүмүүсүүдийн дунд би ч гэсэн энэ талдаа жоохон сонирхолтой нэг хэсэг уруулаа ингэж хараар боддог байлаа. Нүдээ маш тод боддог байлаа. Тэгээд ийм юу зүүдэг байлаа. Энийг ч үдэг лээ. Нэр нь орч зүлтүү. Хүзүүний зүлтий чи юу гэдэг вэ? Нэр нь орч гэвэл За яарч ирсэн за гот гэж ийм одоо стил. Гэхдээ гот бол зөвхөн хувцлалын асуудал бол биш юм байна. Тэгэхээр би 10 асуулт цэгээ тавина. Тэгээд өөрийгөө хідэн хувийн гот вэ гэдэг нь тогтоож болох нь. За манайхан сонсоод өөрийгөө хэр гот вэ гэдэг. Зарим хүмүүс магадгүй гот гэдгийг мдэггүй ч бодсон байлоо. Чи хар хувцсан дуртай. Маш их. За нэг. За чи ихтэй юу юм бэ? Хөгжмийн тийм амар сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хөгжим дуртай гэсэн байна. Үгүй юу? Сэтгэлийн хөдөлгөөн хөгжимд дуртай. Тийм үү. За тэгэнгүүт чи зүгээр дуртайтай ч зүгээр л хар хувц өмсөх дуртай байдаг. Яг гэвэл энэ зөв гэж боддог учраас гэсэн байна. Зөв гэж боддог учраас ер нь хар өнгийн хувц багасаа л өмсөх дуртай. Багасаа дуртай. За бид хоёр ер нь хар хувцнаар адилхан юм шиг байна. За чи гот одоо янз янзын зохиол за аимшиг зохиол тэр тусмаа за янз янзын үн сүнсний тухай өгүүлбэрүүд дуртай гэсэн байна. Үгүй юу? Үгүй. За чи хүн сэдвэст ярихаас айдгүй жишээ нь үхэл, хагцал, гуниглал, орших уу? Тийм. Би ярих маш дуртай. Би одоо энэ цэгийг сандгийн Туркт очиж үүст амар. Ер нь готуудын бас нөгөө нэг том ял нь эмо залуу гэдэг чинь. Яг эмо гэдэгтээ бас зүгэдэг те. За тэгээ амар эмо юм байл л да манай цэцэг. За тэр чинь өгнөл эморог л гэсэн. За яах вэ? Бүр эморог байсан тэр юм уу? Ямар алах юм бэ? За чи бол шүнийн хүн гинэ. За шүн
өглөөд хоёлаа ч одоо өглөө нэглэн да тийм. За чи их тийм уран зохиол, яруу найраг дуртай гэсэн мэл маш их дуртай. За чамд ямар нэгэн тийм хүзрийн мэрэгч юм уу эсвэл энэ зурхаа таалагддаг уу? Нэг тийм дуртай биш. За тэгвэл чи ер нь ямар нэгэн нууцлаг байдал татагддаг уу? Татагддаг. Тэгээд яг өөрөө байх чухал гэж боддог уу? Хүн бол за. Чи ер нь бол 70% гот юм байна. Йоо, яар өндөр юм бэ те. Гэхдээ ер нь гот юм байна. Аргагүй манай цэгээл ер нь гот толгойж явах юм байна. За одоо үдид энэ одоо яг ийм хувцлал явж явах нь шүү дээ. За ер нь бол гот гэхээр одоо бас энэ нүдний бодолт их чухал юм байл шүү дээ. Ингээд нүдээ төрөө. Энийг юу гэдгийг нүдний контур айгу өргөн хараар тавьдаг. Тэгээд хар өнгийн тэн тавьдаг гэдэг ч юм уу те. За тэгэхээр гот бол зөвхөн хар өнгө өмсөх тухай бол биш. Энэ дотор бол бас энэ нэгэн төрлийн бас юм эсэргүүцлийн хөдөлгөөн маягийн энгийн байхаас дургуутсан залхсан өөрийнхөөрөө байх тийм орон зай гэж хэлж болно. За энэ одоо гот урсгал бол Их Британаас эхэлдэг байна. 1970-аад оны сүүл үед 1980-ад онд за жишээ нь Sixios and the Banshees, Bauhaus, The Cure, Joy Division гэдэг энэ хамтлагууд суурин тавьсан гэж үздэг юм байна. За манай одгоо Joy Division гэдэг дуртай хамтлаг нь гот юм билээ шүү дээ. Ялтай хамтлаг юм шиг үдэ шүү дээ. За тэгэд мэдээж хэрэг бас давхар энэ хүмүүс ийм хөгжим сонсдог хүмүүс юунд их дуртай байгаад байсан мэхээр за жишээ нь Дракула ч юм уу, Эдгар Аллан Погийн Хэрэг ч юм уу ийм зохиолууд бас их дуртай ажиглагдаад байсан ийм зүйл дуртай. За тэгээд эднээс ингээ хувцалж эхэлсэн байна. Янз янз ийм гүнзгий контр гэж яриад хар контроор за савхин хувцас за корсет эмэгтэй ч Мөөгийнх ямар тэнийг болтыг яаж юм. Ямар тэнийг юм бэ? Яг нэг тийм энэ стилийн зохиолч харагдаад байх юм. За тэгээд нийлэн тийм гонигтай гониглахаас айдгүй тийм хүмүүс байдаг шүү дээ. За тэгээд ер нь бол готод бол олон төрлийн дотор готод юм нэг төрлийн гот гэж байхгүй. Жишээ нь романтик гот гэж яддаг, сайбер гот гэж байдаг байхгүй. Би романтик готик. Чи романтик гот юм л да ерөөсөө. Тэгээд ер нь хүмүүс бас их буруу ойлгодог гинэ. Нэг л их сэтгэл санаагаар унсан хүмүүс байдаг гэл. Нэг хундгүй штэ. Зүгээр жоохон юм хүмүүс чи бүр өөрийгөө гот гэдэг хөдөлж ширч унахгүй штэ. Гэхдээ юм сонирхол надад байсан. Тэгээ би яагаад энийг нэг рүүлжлүүлж яг энэ хэвээр үлдэж чадаагүй гэхлээр нөгөө ээжийн эсэргүүцэлтэй тулгараад одоо чи баян харангийн хуц өмсөх юм гээл те. Нэг бол ингээд нүрийн юм амар тодотгоо бойлмол гээл. Тэгэл за болцсон штэ. Надад бол гүнзгий нэг гот тийм чанар байдаг юм шиг санагдлаа. Би ер нь юм одоо энэ амьдралын үхэл утгах ч юм уу одоо иймэрхүү сэдвэр бүр ингээд цангаж идэг юм шиг санагддаг байхгүй. Ерөөсөө тийм юм ярьдаг ахуйн төвшний юм ярьдаг шиг санагдаад байна. Тийм юм ярих их дуртай гэсэн чи тэр нь гот юм биш үү? Сонирхолтой шүү дээ. Нэг гот нэг тийм замтай юм байна ямар ч байсан. За тэгээд мэдээж хэрэг алдартай готуудыг дурдвал дөрүүдийн бол бүгдээрээ бас мэдэх бах. За хамгийн одоо алдартай хүн бол Marilyn Manson. Одоо Marilyn Manson ч юм уу Winona Ryder за гэх мэт тийм алдартай бас готууд бол байдаг. Дөрүүд бас байдаг. За тухайлбал Wednesday Addams гэдэг сая Netflix-ээр бөөн зурласан мэт дээ. Ер нь нэг тийм муу ярин ч юм уу хар юмд их дуртай. Тэгэл нэг одоо Addams Family-гийн гардаг нэг дүр байдаг. Манай квест дээр нэг готик охин ирдэг чи тэр мэдгүй заримдаа манай багт орж судаг байхгүй хувцал мөсөл бүр тасархаа. Би тэр охины зүгээр шүтдэг. Зүгээр үлгэр дуурайл авах юм бол тэр охиноос л би бараг аав. Амар гоё стилтэй. Тэгээд ингээд дандаа уруулаа хараар бодно, хөмсгөө маш гоё юм нарийнхан зурна. Тэгээд нүдээ маш тод хараар бодно. Өмсөж байгаа хувцснууд нь ерөөс нэг юм нэгэн хэв юм биш амар гоё стиллэг. Тэгээд харангийн хувц өмсдөг. Би тэр охин амар дуртай. За тэгээд юу нэг тэгж хармаар л юм байна. Маш сонирхолтой те тийм өөр гэсэн дотоод ертөнцөө тэгж хувцс болон стилээрээ ингэж хэлж яадаг те. Амар ч юм уу нэг бодол юм. За Куроми гэж бас одоо нэг хүүхдүүдийн одолоод байгаа нэг дүр өгд юм байна. За Куроми бол гот гэж тооцогдно. Бас л хар хувцастай. Харж байсан Куроми. Мэдэн штэ хар хувцастай, хар чинэлийн хоёр өнгө холилдсон байдаг тийм. Манай энэ аймын чанцаа хоёр ч өрнөлийн гот тал юм шүү бодсон чи. Куроми нийл Куроми гурал ингээл ширээ мэрэг зассан байдаг штэ тий. Би тэгж анзаарсан юм байна. Эсвэл нэвтрүүлэгтэй холбоотойгоор тийм болчдгийм болов мэдгүй одоо. Өстө мэдх юм болго. За тэгээд гот ягаад готын өдөр 5 сарын 22-нд тохиож байгаа вэ гэхээр за гот 1970-аад он 80-аад оноос ийм урсгал бий болчиход бүх бүтэн ийм соёл гэх юм уу бүр тусдаа ертөнц болоод хөгжсөн байсан. За энэ ертөнцийн талаар BBC радио дээр 2009 онд 5 сарын 22-нд бүтэн дугаарын турш одоо радиогоор нь гот хөгжим, гот соёлыг ингээд сонирхож үтсэн байна. За энд нь зөв готууд жинхэнэ талархаад за бидрийг ястаа үнэхээр зөв талаас нь тайлбарлалаа. Үнэхээр баярлалаа гэд энэ 5 сарын 22-ыг дэлхийн готуудын өдөр болгож үүнээс хойш тэмдэглэдэг болсон юм байна.
Залуу байхад гот болохыг хүсдэг байсан. Бага охин бас чөлөө цагаараа гот болд юм байна гэж. Ер нь энэ урсгал хүний залуу настай айгүй холбоотой хаа. Би нэг ийм стил имижтэй байсан. Тэгээд магадгүй тэр стил имижээсээ гарч чадахгүй байгаад хар өнгөнд тийм амар дуртай болсон. Тэгээд яг хөө зүгээр нөө стил нь л жоох арай гайгүй энгийн дөө болж ирсэн баг. Тэрнээс хар өнгөний хугацаанд бол одоо ч гэсэндээ дуртай. Ер нь шүүгөнд байгаа хугацны 80% нь хар. Тэгээ ээж намайг чи одоо эмэгтэй хүн байж нэг жоох гэрэл тгээтэй юм өсөөч гинэ. Вирус юм аа. Ямарууд гэдэг. Яг гот зөв хариулт нь ямар утга учир ан тэр нь да. Гэл хариулахад гот юм байна. За тэгэхээр манай оройны хэд чи ер нь бодсон чинь бүгд гот юм байна шүү дээ тийм. Оройны хэдүүд юм байна. Бас баярын өдөр гэж нэг хэлж болох юм байна. Ер нь тэр болгон бид нар тааралдаггүй. Оройны хэдтэй гот өдрийн баярын мэнд хүргье. За баярлаа. Баярын мэндийг бас давхар манайхан хүргээрэй. За ар жанчуулангийн анхны ундрагаас авсан арашаа хамдгаатай жанчуулан манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. Ар жанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан гэж байгаа. За энэ нь болохоор Төв аймагт идэм билээ. Тэгээд эртээр үеэс эмч маранбууд энэ аршааныг хэрэглэхийг зөвлөдөг байсан. Одоо ч гэсэндээ эмчилгээнд хэрэглэгцээр л байгаа. Одоо жишээлбэл эмнэлэгт нөгөө хордлого аваад очсон хүүхдүүдэд энэ аршааныг зөвлөдөг гэсэн. Тэгээ ер нь хордлого авчаад эмнэлэг яваагүй байсан ч гэсэндээ та гүйлгээ суулгаад бүүлж өч юм уу байгаа бол тэр алдаад байгаа нөгөө нэг эрдэс бодисуудаа буцаагаад хандгаатай жанчуулан аршаанаар нөхөх боломжтой юм билээ. За жанчуулан аршаан бол эртнээс монголчуудад алдартай байсан. Эртээр үеэс л үгийн хэрэгэлдэг байсан уламжлалтай юм аршаан. За энийг нь бол хамгаалтанд аваад тусгай яг эрүүл ахуйн шаардлага хангасан дагуу савлаад үйлдвэрлэж байгаа танд хүрж байгаа аршаан бол хандгаатай жанчуулан. Тэгэхээр дотор энэ чинь хөхрийн жанчуулангийн аршаан бол хөхөр суурьтай аршаан. Аршаан болгон өөр ингэсэн аль нэг эрдэсийн суурьтай байт юм билээ. Хөхөр суурьтай аршаан юм билээ. За хөхөр суурьтын саялсан суулгаж байгаа янз янзын дотор гидсний асуудалд бол сайн нөлөөтэй байдаг. Спортоор хичээлж байгаа хүмүүс тэр тусмаа за манай бөхчүүд маш өндөр ачаалттай бэлтгэл хийдэг штэ тийм ээ. Тэгээд маш их хүс урсгаж идэг учраас тэр нөгөө хөлсөөр алдаад байгаа эрдэс бодисоо яг энэ хандгаатай жанчуулангаар нөхөж авдаг гэж гүндүүгээр нэвтрүүлгээрээ дархан авраг өсөөхөөр дархан авраг сүхбаатнаар ярьсан тохиол гарсан гинэ байдаг гэж байна. Тийм тэгээд ер нь за бөхч гэлтгүй спортоор хичээлж байгаа хүмүүс одоо ингээд зуны үйлрэлд гоё ийш тийш алхаж байгаа хүмүүс цэцэрлэг төрөлнгээр алхаж байгаа хүмүүс ер нь ингээ ус барихын хооронд нэг юм жанчуулан барьж хамал та алдаад байгаа тэр эрдэс бодисоо нөхч шүү. Тэгээ энэ эрдэс бодисоо алдаад байгаагаас болоод ер нь шүрмэс татах ч юм уу тий ингээл дархлаа нэг жоохон багасгах ч юм уу тий иймэрхүү асуудал гараад эхэлдэг шүү дээ. За тэгэхээр хандгаатай жанчуулан гэдэг монголоор бичээд байгаарай. Facebook албасны пэйж нэгээ лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг авч олно. Харин хандгаатай жанчуулантай хамтран ажиллая. Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар авъя гэвэл 88 55 37 73 юм байна. 88 55 37 73. За манай нэвтрүүлэгтээ ар жанчуулангийн анхны ундрагаас авсан арашаан хандгаатай жанчуулан хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Оо манай комментэрчтэй бүгдээрээ л өөрсдөө нөгөө нэг юм юу эс юм байна гэсэн хүн байна. Готикос юм байна, готикос юм байна. Тэдэн үеийн готик хэдэн үеийн. За сууд ундрах 40% байсан бол мөнх чаргалах бараг тэр чигээр юм шиг байна. Оо тийм. Би чи готикос юм биш үү? Өөрсдөө гот гэдэг мэдээгүй яваад байсан байна. Тийм байна. Германы Лакримоса гэдэг металл готик металл хамтлаг сонсох маш их дуртай гэж бичсэн байна. Манай охин готик юм байна л гэж юм. Би нэр утсан. Ер нь ингээ эргээ яг нэг 10 асуулт асуухад бол цэгийн бол нэлээд гот тал хэл гэдгийг сайн мэдэж авлаа. Үнэ. Би эндээ ч гэсэндээ өөрөө нэг тийм амар жоохон дуртай талтай байдаг. Тийм. За дараагийн мэдээлэл рүү орё. Өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүний талаар хэн хэнийг ярих юм гэхээр Артур Конан Дойлийн төрс өдөр болж байгаа юм байна. Шерлок Холмсыг бичсэн хүмүүсийн хувьд бол энэ бараг баярын өдөр гэж хэлж болно л та. За мөн Сербийн алдартай теннисчин Новак Джоковичийн төрс өдөр болж байгаа юм байна. Энэ хоёр хүний талаар ярих юм. За Артур Конан Дойл 1859 оны 5 дугаар сарын 22-нд Эдинбург хотод Ирланд католик гэр бүл төрсөн юм байна. Тэгэд аав нь зураач гинэ Чарльз Дойл гэж хүн байсан. За мөн аав нь гэртээ нэг тийм согтууруулахундаа маш их хэрэгэлдэг, ер нь донтцсон гэж хэлж болно. Тэгээд докторгүй зан авиртай хүн байсан бол ээж нь Мэри гэдэг маш мэдлэгтэй, ном унших дуртай юм эмэгтэй ээжээ. Тэгээ ээж нөгөө нэг хүүхдийг бага хахт нь адал явдалт түүх, домгийн тухай бүр ярьж өгөөд ингээд орой алгуулгаар ярьж өгөөд ингээд унтуулдаг. За миний хамгийн анхны түүх ээжийн минь намнаас гарч миний сэтгэлд үлдсэн үлгэрээ гэж Артур өөрөө бичсэн байдаг. Тэгэхээр багасаа л ер нь уран зохиол дуртай алхах нээж нөлөөсөн гэж хэлж байна.
Тэгээ энэ хүн чинь эмч юм байна штэ. Эдинбургийн их сургуулийн эмч мэрэгчлэр төгссөн. За ингээд эмч байх хугацаанд ингээд өвчтнүүдээ хүлээж идэг штэ тий. Энэ хоорондоо жижиг түүхүүдийг ингээд бичээд исэн чинь энэ аажмаар Артурт эмчийнхний ажлаас бүр илүү сонирхолтой, илүү чухал ажил болж хувирсан байна л та. Тэгээ түүний анхны өгүүлэг 1879 онд хэвлэгдсэн юм байна. 1887 онд болохоор Study in Scarlet гэдэг юм нэртэй түүхийн гол дүрд Sir Sherlock Holmes болон Dr. Watson нарыг анх танилцуулж исэн юм байна олон нийтэд. За, аргун Sherlock Holmes-ыг үлсэн билүү? Манай уншижсэн би яг манай ихч яг Sherlock Holmes-ыг орчуулж исэн. Study in Scarlet-ыг улаан зүрхсэн мөрдлөг гэж орчуулад гаргаж ирсэн. Надад миний уншсан номнуудаас нэр санаас хамгийн тийм уншихад хэвтэйхэн заримдаа ингэ номж ингээд гүйлгэж уншихад хэцүү нэг дунд нь гацаад юу вэ гэл ингээд төгдөчээд байдаг. За би бол Study in Scarlet буюу улаан зурсан мөрдлөгийг нэг шөнийн дотор ингээд өдрийн дотор уншаад тусгачихжээ. Зарим тохиолдолд ингээд бүр гоё яг гүүгээд байдаг тий. Шууд ингээд нэг юм хурдны зам дээр байгаа юм шиг ингээд гүүгээд байдаг. Зарим ингээд нэг амсгаагаар уншаал тусгачих. Зарим тохиолдолд зүгээр ингээд бартаа самаар явж байгаа шүү бүр ингээд эргүүл баг хуудас хараад энэ хин блэ тэр нь хин блэ гэд ингээд идэг олон нэр гарахаар гэдэг ч юм уу тий. За Sherlock Holmes-ийн дүрийг Артур өөрийн их сургуулийн профессор Жозеф Беллийн мөрдлөгийн аргаас хэдүүлж бүтээсэн гинэ. Тэгэд энэ нөгөө Холмсын дедуксийн арга барил нь болохоор зөвхөн зохиолдож бодит амьдрал дээр ингээд мөрдөө шалгах аргачлалт ч гэсэндээ нөлөөсөн гэж үздэг юм билэ. За дэлхийд даяар алдартай болсон Артурын түүхүүд 56 богино өгүүлэг 4 роман болон хэвлэгдээд тэгээд Sherlock Holmes бол дэлхийн хамгийн олон удаа дэлгэцэн дамжсан уран зохиолын дүр болсон. За тэгжсэн чинь 1893 онд нөгөө Final Problem гэдэг юм өгүүлэгтээ Холмсыг Moriarty-гийн хамт өхөөсэй. За асуудлаас дэлхийд даяар бүр бүүн болж байгаа байхгүй. Тэгэд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад Sherlock Holmes өөхөө ясгүй гэд. Тэгэд Strand Magazine болохоор бүр 20,000 захиа шүүмжлэл очсон байгаа байхгүй юу. Яагаад өхүүлч вэ? Болооч ээ гэд. Бүр ингээд үнэхээр өөрт нь уншиж байгаа хүмүүсийн дунд Sherlock Holmes дуртай хүмүүсийн хувьд бол энэ өхлийг бол ерөөсө хүлээмжшүүрч чадахгүйсэн байгаа байхгүй. Яг тэгдэг те одоо ингээд яг цоврал үзэж байгаа гоо дуртай дүрийг ингээд алчин сайн сонирхолтой. Би нөгөө нэг готик үзэж эхэлж байхдаа за энэ ста гол дүр нэмэр гэсэн чинь нэгдүгээр анги дээр өгсөн. Стаки. Тэгэхээр амар сонирхол хэдэм билээ. За ингээ эцэстэн дойл 1901 онд Холмсыг шин зохиолоор амьлуулж ийж тавьширлыг олсон мэт юм байна. Тэгэхгүй л түүнийг бүр ингээд хүмүүс тал талаас зовгоодсон юм байна л та. Яагаад өгчөө гэх нөгөө лодой давгаагаас нөгөө нэг хэнийг ариуна гэлөө бишээ хэнийг гэлээ нэрийг нь мартчихлаа. Яагаад өхүүлсэн юм бэ гэдэг чи тэр чи өөрөө л явсараад өгсөн штэ гэдэг шиг. За ингээд Холмс намайг өөрөөс минь илүү алдартай болгосон. Гэхдээ би түүнд атаархах биш талархах ёстой гэж хэлж исэн юм билэ. Sherlock Holmes гэдэг дүрээр нь Артурыг бол бүр үнэхээр дэлхийд дахинд таниулж өгсөн. Тэгээд анхны эхнэр Луиса нь болохоор 1906 он сүрээгээр нас арсан юм байна. Тэгээ яг дараа жил нь хоёр дахь эхнэр Жан Лекитэйгээ гэрэлсэн байдаг. Тэгээд дэлхийн 1-р дайны дараа нөгөө нэг юм олон найз нөхдөө хамаатан төрлөө алдсны улмаас сэтгэл санаа нь айгүй хэцүү байдалд орсон юм байна л да. За өнөөдөр ярьж байгаатай холбогдуулах юм бол ер нь нэг тийм сэтгэл санаанд гот байдал руу тэгээд нэг сүнснүүдтэй холбогдох гэдэг ч юм уу, амьдралын оршихуй гэдэг ч юм уу те ер нь үхэл гэж юу юм бэ гэдэг ингээ айгүй их бодож эхэлсэн байгаа. Тэгээд үхсдийн сүнстэй холбогдох онол гэж тухайн үед ингээд нөгөө нэг айгу хүчээ авч ирсэн юм байна л та. Энэ онолд ингээ итгээд тэгээ хамгийн сайд найз болох одоо үес тэргүүтэй хүмүүст нь Артурыг шүүмжилж ирсэн юм байна л та. Чи одоо бүр яг ингээд бодит байдлын талаар ийм амар сайн мэддэг. Бодит энэ ертөнцийн дэлхий ингээд яаж явдаг зарчмыг чи айгу сайн гадралдаг мөртлөнгөөс яагаад ингээд өгөхсийн сүнстэй ингээд холбогдоод энэ онолд итгээд энэ онолыг түгээн дэлгэрүүлээд байгаа юм бэ гэд ингээд бүр айгу шүүмжилж ирсэн гэсэн. Гэхдээ эхнэртэйгээ хоёулаа энэ талын айгу сонирхол нэгтэй байсан учраас өхөн хөлтлийн энэ онолд үнжсэн. Тэгээ 1930 оны 7 сарын 7-нд 71 наснда зүрхний дутагдлаар тохиолд өгсөн мэт юм байна. Тэгээ түүний бошин дээр нэгнээ үнэмч төмөр мэт шулуун сэлэн мэт гэж бичээстэй байдаг гэж шүү. Зя Sir Arthur Conan Doyle-ийн төрсөн өдөр юм байна. Тэгээд дуртай хүмүүс бол гарцаагүй олон байдаг баг. Ер нь бол ийм одоо детектив зохиол гэж ярьдаг те. За мөрдлөгийн тухай зохиолууд яалтчгүй ингээд орон зай эзэлдэг гоё байдаг. Тэгээ энэ чинь дотор янз янзын жанр бол хуваагдаад зарим нь юм түүх юу одоо хууль
одоо шүүх болсон бол зарим нь юм юу болох бүр кино гараад байгаа шүү дээ. Ийм имлгийн бас нэг тийм мөрдлөг маягаар те яагаад юм байдгийг яагаад өвдсөн гэл маш сонирхолтойгоор хийдэг бас те. Сонирхолтой юм лээ. Гот бүр ядаргаатай те. За энэ нэг гол дөр овоо үзэгдэх нь гэвэж итл өгчээд байна л гэж. Тэгэхээр ерөөсөө за энэ дуртай ажиг хэрэггүй мэн гэдэг. Сэтгэлээр бооцоод хэрэггүй мэн гэдэг боддог. Манай Марс бүр Шерлок Холмсын цуглуулгатай гэж. Амьд биш буюу Зохиолын Баатар зориулсан цорын ганц хөшөө байдгийн Шерлок Холмсын хөшөө гэдгээ гэсэн байна. Сонирхолтой. За. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дэлхийд өнөөдөр энэ өдөр 5 сарын 20-нд ямар дэлхийн том үйл явдал болсон байдаг тухай ярьдаг. 1960 оны 5 сарын 22-нд дэлхийн түүхэнд бүртгэгдчихсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болж ирсэн. Хамгийн хүчтэй. За энэ Чилийн Валдивиа гэж одоо тосгонд болж исэн. За бидний мэддэг хамгийн алдартай одоо газар хөдлөлтүүд жишээ нь 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлт цунами болдог энэ газар хөдлөлт 9.1 одоо магнитудын хүчтэй байсан юм байна. Буюу одоо эн чинь бүр зөвхөн ингээд яг төв нь бол одоо юу байгаагүй шүү дээ. Далаад байсан. За энэ төвдсэн далаанаас нь цунамийн л одоо маш их хохирол амсаж ирсэн. Тэгэхэд 9.1 байсан юм байна. За 2011 онд болсон Японы газар хөдлөлт 9 балын хүчтэй газар хөдлөлт ирсэн байна. За 1960 оны 5 сарын 22-нд Чилд болсон газар хөдлөлт 9.5 буюу бидний түүхэнд мэдэх хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна. За одоо бүртгэснээр бол асар их хохирол авсан байна. Асар их хохирлоос гадна ер нь ийм хүчтэй газар хөдлөхөд юу болдго юм бэ гэдэг нь хүмүүст бас их сонирн байж магадгүй. Би ингээд үзчихэд бүр тийм байдаг юм бахтаа гэд олон шин зүйлийг одоо мэдэж авлаа. Энэ одоо газар хөдлөлтийн тухай. За 9.5 хүчтэй газар хөдлөлт хамгийн гол нь ийм хүчтэй газар хөдлөлтүүд жишээ нь одоо Энэтхэгийн далаад болсон одоо газар хөдлөлт ч юм уу ойролцоогоор ийм хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 1 минут үргэлжилт юм байна. За минь 1 минутын турш хамгийн хүчтэй хэсэг нь ингэж үргэлжлэдэг. Харин Чил тусан газар хөдлөлт бүр онцгой. 10 минутын турш 9.5 балан газар хөдлөлт болсон. За ингэж ерөөсө хоромхон зүрийн дотор Чилийн хүн амын 25% буюу 4/1 нь орон гэргүй болцож байрсан. Валдивиа тосгон болон бусад хэсэгт нь бүгдэнд нь тарж штэ. Цөм хэсэг гэж одоо газар хөдлөлтөд одоо яг цөм хэсэг, цөм нь Валдивиа гэж энэ тосгон хүн амьдардаг тосон дээр болсон байна. Тэгэхээр яг энэ газар хөдлөлтийн үеэр тухайн үед амьдарч исэн амьд үлдсэн хүмүүс л ямар болдог тухай бичиж үлдээсэн, хэлж үлдээсэн үнэхээр сонирхолтой. Тэгээд санагдсан. За ингээд мэдээж газар хөдлөлт бол зөвхөн газар хөдлөлтөөр дуусдаггүй. Газар хөдлөлт болсны дараа араас нь after shock буюу жижиг газар хөдлөлтүүд болдог. Нэг хүчтэй хөдлөлт одоо оргил газар хөдлөлт нь хөдлөөд араас нь жижиг чичиргээнүүд болдог. Чичиргэн л гэхэд 7 балын хүчтэй гэж. Яг нар ч одоо 5 баал 6 баал гэхээр л маш хүчтэй санагдал. Нөгөө Туркт болсон нодон боллоо, урчин боллоо тэр чинь нэг 7 баал хавцаасан. Тэгсэн чинь Чилийн газар хөдлөлтийн дараагийн жижиг after shock нь 7.7 хүрчихсэн гэж ярьж байна. За энэ бүр ингээд цанаан дөрөнгөө хүчтэй юм газар хөдлөлт болж ирсэн юм байна. За ингээд газар хөдлөлтөөс болоод 25 метрийн өндөртөө цунами бас Чилийг одоо эргүүдээр цогсон. 25 м гэдэг бол 9 давхар байшинтай ойролцоогоор тэнцв. 8-9 давхар байшин. Тэр одоо 9 давхар тийм өндөр тавлага урж ирэл бас ингэ зогсон байна. Амир. Энэ ихтэй харьцангуй сайн нөгөө баримтат кино юу баримтжуулж авсан байт юм бэ тий. Одоо энэ дараах байдлыг нь харахад бүр сэтгэл өвдөж штэ өө. Харин тий. За тэгээд ер нь бол одоо энэ хотхон одоо Валдивиа гэж хотхон байгаа. Валдивиа гэдэг хотхон зүгээр л зарим хэсэг нь далайн ирэг дээр байдаг. Зарим хэсэг нь зүгээр 2 м-ээр далайн гүнлөө орцсон, зарим нь дээшээ дошолцсон. Газар зүүн хэлбэр нь бүр шал өөр болсон л гэж. Ерөөсөө шал өөр юм хэлбэрт болсон. Ганц газар хөдлөл зарим хэсэг нь одоо бэс хэсэг нь байхгүй болсон. Бүр юм тэнгэр газар шиг оронгоор нь эргүүлсэн юм шиг болсон байна. За тэгээд бас Валдивиа тосгонд бас нэг газар одоо таарсан. Энэ газар хөдлөлтийн үеэр Ренихүү гэдэг ийм нэртэй нуур гэдэг юм байлаа. Энэ нуур нь ингээд доошоо урсгахдаа одоо яам хэмд одоо хаацсан урсгалын одоо гардаг голынх нь урсгалыг хаацсан. За ингээд маш их хэмжээний юу цугларч эхэлсэн, ус цуглараад эхэлсэн байх хэрэгтэй болсон. Тэгээ энэ задрах юм бол 70 маягийн болоод задрах юм бол тэр одоо Чилийн тэр хавьдсан одоо бүх одоо хүн амыг тэр чигээр нь үйл давтуулаад аимшигтай үзэгдэл бас үргэлжлүүлээд болох гэсэн. Гэхдээ азар юм болоогүй юм бэлээ. Арга хэмжээ аваад энэ далангийн бас зогсооч чадсан бахна. Далангийн нурхаас.
За ингээд ер нь бол зөвхөн ганц Чили биш. Энэ одоо суурьтайгаар одоо бүр Японд хүртэл хүмүүс, Хавай ярлал дээр хүртэл хүмүүс цунамид нас орсон байна. Ер нь суурин Чилд хахад энэ одоо далайн төрлөг нь 15 цагийн дараа Японы ирэг дээр очиод тэр нь 138 хүн алсан гэж байгаа. 5,000 нийтдээ aftershock гэсэн түрүүний хэлсэн шүү дээ. Дараах жижигэрэг буюу aftershock нь 5,000 юм жижиг жижигэрэгнүүд араас нь мэдэгдсэн. 2-7 хоногийн турш энэ хүн одоо жижиг жижигэрэгнүүд болсон байх юм байна. 2-7 хоногийн турш ийм өдөрч амьдрна гэдэг ямар амар хэцүү байдаг болоо. Харин тий. За тэгээд ингэдэг юм газар хөдлөхөд үнэхээр л яг нөгөө бид нар ярьдаг шүү дээ газар хөдлөхөд нохоо гасалж эхэлдэг юм байна. Шаардлагагүйгээр одоо хуцаж эхэлдэг. За морь одоо шууд бол янз янзын юм сандралтад эхэлдэг юм байна. За ингээд газар хөдлөлтийн үеэр хэлжсэн ингээд зарим одоо ишлэлүүдийг нь хүргэе. За ингэсэн байна. Валдиви хотхны газар тэр чигээрээ зүгээр л ингээ онгооцсон гэж. Газар нь тэнгэр газар нийлж байгаа юм шиг тэнгэр хоёр хуваагдаад юм шиг надад харагдсан гэж одоо зарим хүмүүс нь ярьж байгаа. За энэ одоо нэг хүүгийн бичснэр бол ингэсэн байна. Газар яг л далайн давлгаа шиг болсон. Далай чи ингээ дээрээс нь харахаар ингээ тогтун биш шүү. Тэгшгэн биш газар чинь тэгшгэн шүү дээ. Тэгэхэд яг газар өөрөө газар далай шиг харагдчихсан. Өөрөөр хэлбэл ингээ хөвөлцөөд ингэж харагдчихсан гэж. Тэр 10 минутын турш газар далай шиг байхыг харсан гэж байна. За надад нэг сонирхолтой санагдсан энэ газар хөдлөлтөөр маш хүчтэй дуу гарсан. Бүр ингээл асар хүчтэй хідэн одоо 10 вагонууд хоорондоо мөргөлдөж байгаа юм шиг юм чанга дуу ингээд гарсан. Тэгэхээр газар хөдлөлтийн үеэр бол асар хүчтэй тийм бас давхар юу гардаг юм. Дуу гардаг юм. Зөвхөн энэ дууных нь чангад нь бүх цонхнууд ойр хавийн цонхнууд хагарсан гэж. Газар хөдлөж эхлэх байхад дуунаас нь болоод хагарсан гэж. За ингээд одоо юу гэх юм одоо үлгэр домог дээр гардаг юм шиг итгэмээргүй юм аимшигт үзэгдэл болт юм байна. Газар хөдлөлт гэхээр. За тэгээд 1900 энэ онд чинь бас нэг газар хөдлөлт бас болж исэн. Хятад газар хөдлөлт болж исэн. Тэр бол одоо жишээ нь тийм хүчтэй газар хөдлөлт бол байгаагүй. Гэхдээ 200-300 мянган хүн одоо энэ газар хөдлөлтөөс болж нас орж исэн. 5 сарын 22-нд Гансу мужидсэн баха. Газар хөдлөлт болоод бас тэгэхэд тийм хүчтэй газар хөдлөлт биш байхад л ингэж алж исэн. Зөвхөн азар тийм олон хүн бас Чилийн газар хөдлөлтөд нас ороогүй юм билээ. Энэ хаана хөдлсөн янз янзын зүйлс болоод амьд үлдсэн баг. Ер нь бол барилга зарлага нь тийм гайгүй юм шиг байна. 6,000 хүн ойролцоогоор нас орсон гэж ярьдаг юм байна. Энэ газар хөдлөлт бол. Гэтэл бас өндөр тоо юм ба тий. Монголд хамгийн дээд нь хэдэн балын газар хөдлөж байсан юм бэ гинэ? Би зүгээр ингээд манай ээж ч одоо нэг яд байсан экскурс ийшээ тийшээ экспедицч явахдаа Булган Могдод нэлээд газар хөдлөлтийн судалж исэн. Булганы Могдыг гол нь бид нар хэмжиж чадаагүй. Могдын тэр газар хөдлөлтийг хэмжиж чадаагүй. Зүгээр онлын хувьд бол одоо магадгүй Монголд хөдөлж исэн тэр газар хөдлөлт бас хамгийн хүчтэй бас газар хөдлөлт дэлхийг бэж ч магадгүй гэж ярьдаг. Яг тэгэхээр гол нь бид нар хэмжиж чадаагүй юм байлээ. Аха. Тэр нөгөө 54 онд үлээ хэдэн онд үлээ нөгөө юунд болдог? Их богдод болдог. Тэр газар хөдлөлтийг бас хэмжиж чадаагүй. Тэрнээс биш ер нь амар гэдэг чинь нөгөө нэг ингээд их богд чинь дундуураа ингээд нөгөө нэг амар хагараад тэр хагарсныхан дундуур ингээд маш олон амьтад орж хөөд айлын гэр мэр ингээд тэр хацсан. Ерөөсөө л ингээд ерөөсөө газар онгоогоо л зүгээр хідэн айл малтай нь ерөөс тэр чигээр залгиад авцсан гэж ярьдаг те. За дотор нь доороос нөгөө хонь мал дуурж байгаа сонсогдоод байсан гэж ярьдаг те. Майлж байгаа тэр нь. За 1927 онд Хятадд энэ газар хөдлөлт болж ирсэн мэн шинийн гэдэг газарт 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөнд 200 мянган хүн бас орж ирсэн. Бас аимшигт газар хөдлөлт 5 сарын 22-нд болж байжээ. Зөв. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулъя. Хамтран ажиллагчаар Life Tea эрүүл залуу амьдарцгаая гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байна. Life Tea брендийн Жасмин цай. За хоолны шингэц муу гэдэс хэвлийн хэсгээр жин нэмж гэдэс хийгэр дүүрч байнга унгуулдаг элэг өөхлөлтөй элэг бүтцийн өөрчлөлтөй амархан ядардаг нойронд муу нүүр болон дал хэсгээр батг гардаг цээж хорсдог хумсны толион зураас бодол үүссэн цус хөтгөрлөлтөй хүмүүс жасмин цаг сонгон уухыг уухад зохимжтой. Юу яа гэм бэлээ? Ер нь яг нөгөө нэг юм лайв тийм манай дээр ингээд маш олон цайнуудаа бүтээгдэхүүний дээж болгоод тавьчих өгсөн шүү дээ. За тэгээ энэ дундаас жасмин цайг
маш гоё өргөн самттай юм билэ. Би ногоон цайнд маш их дурлсан. Ер нь би кофе уухгүй бараг 2 сар гарсан болж байна. Тэгээд кофений оронд цайнд дурлаж эхлээд байгаа. Угаасаа бид нар кофенаас авдаг кафений цайнаас ч гэсэндээ авчих штэ. Адилхан шогийн үйлчилгээ байгаа штэ тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед цайнд их дуртай болоод байгаа. За ялангуяа тэр нөгөө нэг жасмин цай хоолны шингэц муу хүмүүст бол үнэхээр сайн билээ шүү. За тэгэхээр хоол боловсрол хөвөл явцыг докторжуулна. За пантотины хүчлийг агуулдаг юм байна. За тэр нь гидсний дүүрэнг буудал байдлыг одоо бууруулдаг. Гидс ингээ хийгээр зүрээд дүүрээд нэг эвгүй байгаад байдаг. Таагүй мэдрэмжтэй тийм. За тийм бол жасмин цайгаас тохиромжтой байна. Жасмин цэцэгтэй дээд сортын ногоон цай нь илэгний өөхөлтийг бууруулаад хоргоожуулж өгдөг гэдэг юм олон талын судалгаар батлагдсан байт юм байна. За мөн илэгний ачааллыг бууруулж тусалдаг. За түүний сайн туслах ногоон цай нь илэгний эдисийг нөхөн төлжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа юм байна. За мөнөөс гадна ходоод илэг цус нойр булчхаа буюу бидний энэ нөгөө хоол босруулах хэрэгтэн системийн үйл ажиллагааг бүхэлдэн дэмжиж өгдөг. Цусны өтгөн байдлыг бууруулдаг. Одоо нөгөө хүмүүс цус өтгөрөлтэй гэж ярьдаг шүү дээ. Тэр тохиолдолд жасмин ногоон цайг уух нь шүү дээ. За мөн нойр булчирхаан зочрлоос хамгаалж өгдөг гэсэн байгаа. Ходоод бүдүүн нарийн гидсний шархлаанд эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг таниныг агуулдаг. Танин гэдэг бодис бас үнэхээр юу гэдгаа чухал гэдгаа. За тэгэхээр навчин цай нь бол С аминомер баялаг байдаг. Тийм болохоор хүний одоо бүх хэрэгтэн системд эргээр нөлөөлж хоргоожуулах, дархлааг дэмжих одоо юм үйлчлэгээтэй байдаг. За жасмин цайг номин ийм арт оргил сансар эфэс гэх мэт сүлжээ дэлгүүрүүдийн цайны дасгаас нь худалдаж авах боломжтой. Дээрээс нь 94.1 18 14 гэдэг дугаараар захиалаад өнгө хөрвүүлж авах боломжтой. 94.1 18 14. За. Манай нэвтрүүлэгтээ Life Tea эрүүл залуу амьдрацгаая гэсэн үрэтэйгээр Life Tea брендийн тодруулах юм бол жасмин цай хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За. Гайтид Марс гайтид бас нэлээд том газар хөдөлж байсан биз дээ гэсэн байна. Ер нь газар хөдлөлтүүд энд тэндэг байдаг. За бидний мэдээ одоо бүх газар хөдлөлтийг хүчээр нь хэмждэг шүү дээ. 9.8 өдр. 9 бол маш хоорсон. 9-өөс дээш гарсан 3 л газар хөдлөлт байна. За нэг нь одоо тэр яриад байгаа Индигийн далайн цунами, нөгөөх нь Японд болж байсан. Яг дэлхийн түүхэнд одоо бүртгэгдчихснээр бол Чилийн газар хөдлөлт. За амар тий. 9.5. Би зүгээр ингээд дүрслэхээр бүр ингээд сэтгэл хөдлөлийн ийм катаклизмик ивент гэж ярьдаг. Катаклизмик ийм үйл явдал бол бас хүнийг нэг цаанаас нэг татдаг гэх юм уу, сонирхол татаад бүр мэлх гайхтал ингэж авдаг. Дүрслэхэд төсөөлөхөр л бүр үнэхээр сонир санагдаж байна. Газар өөрөө юм талаа шиг давлгаа болж байна гэдэг чинь. Бараг нөгөө хүүхдээ тоглоомын талбайд оруулаад нөгөө нэг юм юуруу оруулцдаг штэ бамбалзуур ингээл дэж дэвш ингэж идэг юм дээр баахан бөмбөлөгтэй юм тий. Бараг тийм дээр сууц юм шиг мэдрэмжил төрх юм шүү дээ тий. Сув дундах ингэж комент хийсэн байна. 2005 онд Кашмирт 6.2 жилийн газар хөдлөхөд би тэнд байсан юм аа. Шувууд үргээд нохой шувуу сонь дуураад нэг сонио салхи шиг дуураад нэг л төвшүүртэй амар юм бэлээ. Бүгд орилдоод гадаа гарцаагаад зтэй амар байсан. Хөдөө тосгоны олон айл орон иргүү болсон байлаа. Аврах ажиллагаанд нь явж исэн гэсэн байна. Хай Japan гэдэг нь 2021 оны 11 сарын 3-нд гүнүү гэсэн байна. 21 биш ээ. 10 он байсан санаж байна. 2010 оны 3 сарын 11 те. 11 он байсан юм байна. Чилд 2010 онд бас 8.8 балттай газар хөдлөлт болж ижээ л гэж. За Чил чинь бол өөрөө юм уртаа шиг гонцгой уршдаг. Яг Андын урууны дагуу оршдог юм одоо улс те. Тэгээ Чил чинь тэр утгаар тектоник хагарлын одоо зааг дээр байдаг гэж хэлж болно. Тийм учраас маш идэвхтэй газар хөдлөлтийн бүс дээр байт юм лээ. За дараагийн болон руу гараа. Өнөөдөр түүхэн дөрсөн алдартай хүн дахиад нэг хүнийг танилцуулъя. Новак Джокович гэдэг энэ тамирчны талаар танилцуулъя. За аав нь болохоор мэрэгжлийн цанчин хүн юм байна. Тэгээ ээж нь хоол үйлдвэрлэлийн ажилтан гинэ. Эднийх 3 хүүхэдтэй. Тэгээ 3 хүүхдийн ууг нь буюу дээ одоо зарим тохиолдолд амьдрал нь хүнд хэцүү үед эцэг эхийн мөрөн дээр хачаанаас хуваалцгаар төрсөн хүү гэж ээж аав нь хүүгээд урсан байдаг. За 4 настайгаас теннис тоглож эхэлсэн гэж шүү. Тэгэд 1990 онд нөгөө Балканы дайн НАТОгийн бөмбөглөлтөөс цогтж байхдаа ч гэсэндээ теннис тоглох мөрөөдлөө орхиж байгаагүй. Эндээ үнэхээр дуртай байсан юм билэ. Тэсрэг бөмбөнөөс цогтож явахдаа би теннис тоглох мөрөөдлөө орхиж байгаагүй гэж Джокович хэлсэн байдаг. Тэгээд 4 настайгаас тоглож эхэлжээ 3 жил орчим тоглоо байж чи 7 настай байхад нь юм уу да. Новакийг алдарт теннисний багш Элина Гинчич анзаарсан байгаа байхгүй юу? Тэгээ анзаараад Новак бол тэнгэрээс буусан хүүхдээ энэ бол үнэхээр өөр шүү гэж
бүр маш нухацтай хэлжсэн. За ингээд 12 настайдаа Германд очоод академид бэлтгэл хийгээд 16 настайдаа мэрэгжлийн тамирчин болсон байдаг. 2008 онд анхны Grand Slam-аас Ислам авснаас хойш 20 гаруй удаа төрүүлж дэлхийн номер 1 тамирчин болсныг дэлхийн нийтээрээ түүний амжилтыг бахархан бахта харж илаа. За тэгээ Новак 24 удаагийн Grand Slam төрөөтэй энэ хамгийн олон гэж явд юм байна. Тэгээд 400 гаруй 7 хоног дэлхийн номер 1 байранд байсан гэдгээрээ бас түүхэн дэд амжилтыг эзэмшдэг гинэ. За теннисчдийн одоо бүх цаг үеийн шилдэгийн нэр нь одоо яригддаг болчиход байгаа. Новак Джокович маш удаан хугацаанд ийм форм хадгалж чадсан. За цахилах бат гэдэг бол ерөөс Новак Джоковичийн нэрийн хуудас юм шиг байна те. За одоо энэ чинь бүр ингээ юу идэх, хэдэн грамм идэх, ямар төрлийн хоол идэх нь хүртэл тэрийг л яг идчихэж ийм өндөр юм бүтээмжтэй юм бие хадгалж авч үлддэг. Яг үнэ. Спортод за тэр туснаа теннисний спортод оруулсан хувийн нэр бүр үнэхээр өөр юм байл л да. Одоо жишээлбэл ингэж байгаа зөвхөн тоглохтой анхаарахаас гадна сэтгэл зүйн одоо хаттай байх ёстой. Хоёрдугаарт хоолны дэглэмтэй байх ёстой. Зөв амьсгалын техник. Энэ зөв амьсгалын техник гэдгийг бүр яг нөгөө теннисчдэд ингээд нөгөө бараг зааж үлгэрсэн хүн юм байл л шүү дээ. Багш нь гэж хэлж болохоор. Тэгэд ийм олон зүйлийг нэгэн дор анхаарж иж энэ их амжилт эзэн болт юм билээ. За өөрөөр хэлэх юм бол тэр нөгөө спортын сэтгэл зүй, амьсгалын дасгал, бясалгал, анхаарал төвлөрөл зэргийг одоо ийм теннисний тактикийн нэг хэсэг болгож чадсан хүн гэж түүнийг хэлдэг. Тэгээд хоолтын тал дээр бол веган юм билээ шүү дээ. Веган юм уу? Тийм билээ. Тийм. Тэгээд ер нь энэ веган хоолтыг амьсгалын дасгал за энэс гадна нөгөө бясалгалтай айгүйх хослуулдаг юм хүн гинэ. Айгүйх бясалгадаг. Тэгээд 2022 оны Австралийн нээлттэй тэмцээний өмнө дэлхийд даяараа анхаарал татсан үйл явдал болсон. За энэ бүр үнэхээр дүүлэн шууган хүн болгоныг татаж оруулсан юм болсон юм билээ. 2022 он гэдэг чинь нөгөө коронавирусын үе шүү дээ тий. Тэгээд Новак Джокович коронавирусын эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан. Тэгээд энээсээ болоод Австрали руу нэвтрэх хэрэггүй болсон. Тийш дээ бүү юм болсон шүү дээ. Бүү юм болсон. За тэгсэн чинь энийг дэлгэрүүлэх юм бол ийм болсон мэлээ. 2022 оны 1-р сард Австралид буусан, тэмцээнд орох гээд ингэ буусан. За тэгсэн чинь хүлээн аваагүй юм билээ. За тэгэнгүүтээ хүлээж аваагүй учраас нөгөө нэг ингээ буудалд тусад нь бүр өөр тусдаа өөр буудалд байрлуулад тэмцээнд оролцох боломжгүй боллоо гэд ингээ хэлсэн юм байна л да. Тэгээд энэ үйл явдал дэлхийн нийтийн анхаарлыг татаад тэгээ өөрөө ч гэсэндээ намайг одоо ийм байдалд оруулчлаа гэж маш их ярьцлага ингээ өгчээсэн. Тэгээд энэ үйл явдлын дараа Австралийн засгийн газраас нийгмийн эрүүл мэндэд хохирол очуулж болцсошгүй гэдэг юм үндслээр нэвтрэх эрхийг нь 3 жилээр хорьсон байт юм байна. За тэгэхээр одоо энэ оноос эхлээд буюу 2025 оноос эхлээд Австрали руу нэвтрэх боломжтой болж байгаа юм шүү дээ манай хүн чинь. Тэгэд энэ юун дээр вакцин хийхгүй тал дээр ер нь бол дэлхийн нийтийг 2 хувааж чадсан хамгийн том үйл явдал гэж бас энэ Новакийн жишээн дээр дурддагт юм билээ. Одоо жишээлбэл өөрөө юу гэж хэлж ирсэн гэхээр би вакцин хийхгүй энэ миний хувийн шийдвэр. Би эрүүл мэндийн шийдвэрийг улс төрөөсөө хамааралтай болохыг хүсэхгүй байна гэж хэлсэн байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө л ийм тийм миний эрүүл мэнд, миний амжилт тэрийг би улс төрөөс хамааралтай байхыг хүсэхгүй байна гэдэг ийм юу BBC төгсөн ярилцлага нэлээ. За тэгсэн чинь түүний дэмжиж байгаа хүмүүс нь юу гэж хэлсэн гэхээр эрх чөлөөний төлөө дуурсан зоригтой хүн гэж үзэжсэн. За тэгвэл шүүмжилж байгаа хүмүүс нь болохоор олон нийтийн дунд халдварын эрсдлийг нэмэгдүүлсэн ийм хайхрамжгүй үйлдэл дэлхийн номер 1 тамирчин байж яаж ийм хариуцлагагүй байж чадваа гэдэг ч юм уу тий. Ингээд ерөөсө хоёр тал болж юу хийсэн юм бэлээ? Хоёр хогдчихсан байна тий. Хаа сайгүй юм үзэгдэл нэлээд гаарсан юм шиг байгаа. За сербүүд одоо Никола Тесла гэдэг хамгийн алдартай сербүүний хүүхдэрээ мэдэх бах. Гэхдээ ер нь бол сербүүд одоо 10 сая байдаг юм байна. Дэлхийд 10 сая серб байдаг ч юуны одоо спортын ертөнцид бол сербүүд үнэхээр цөөхөл өмөрлөө ноёлж чаддаг. За одоо жишээ нь NBA-д бол бас бүх цаг үеийн шилдэгт хүртэл яригдчих эхлэдэг байгаа. Никола Йокич гэдэг тоглогч бас серб гаралтай байдаг. За Джокович бол бас ийм серб гаралтай. Ер нь бас хатуу хөдөө амьдрал үзсэн, ер нь дайны хэцүү газар югт нөхцлүүдийг үзсэн болох магадгүй юм сахилах баттайтай холбоотой ч гэж зарим хүмүүс ярьдаг тийм. Гамбах битсэн мэт те. Хуучин Югославчууд бөмбөгтэй спортод сайн гэж ütсэн байна. Одоо Хорватод бол бас цөөхүлэн мөртл бас дэлхийн аврагт бол нэлээд дээгүүр бас үзэж байдаг. 98 оны дэлхийн аврагт 3 турчсан санаж сүүлд 2-т орсон тийм. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэгтээ ар жанчуулангийн анхны ундрагаас олсон Раша хамдаатай жанчуулан хамтран ажиллаа. За мөн Live Tea эрүүл залуу амьдрал цай юуратай Live Tea брендийн Жасмин цай хамтран ажиллаа. Сонсогчдод үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүйн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа Аргуна.